Тарап. Трейд. Трит. Три. Энийг төгөлөө гэж унших. Псашик. Чи санахгүй байна. T болон R-сгээр эхэлсэн үгнүүдийг чигээр дуудана. Жишээ нь гэх юм бол tree, Tree. treat, Treat. trade, Trade. trap. Trap. Ойлгосноо? За тэгвэл дараагийн маань энэ үгийг бид нэр өгж унших. Псашо. Энийг тэгвэл Псашик. үгүй ээ наач. Хоёлоо хэрвээ PS-ээр эхэлж байгаа тохиолдолд эхний P-ийн silent буюу дуудагдахгүй гэсэн. Psycho. Psycho. Энийг тэгвэл өгж унших. Псашик. Үгүй ээ наач. Чи энэ дээр адилхан юмнууд байна анзаартаа. Үгийн дунд маань хоёуланд нь CH болж ирсэн. Хэрвээ CH хамтдаа үгийн тунд орж ирэх юм бол бид нэр энийг чэгээр биш К-гаар дуудана. Энийг тэгвэл psycho гэж уншсан бол энийг Psychic. яг зөв. Энийг бид нэр өгж уншваа. Lyrics. За энийг бид нэр өдөр тутамдаа маш их хэрэглэдэг. Дуу сонсдог хүмүүс мань бүгд мэдчихэд энэ үгийг болохоор lyrics биш lyrics гэж хэлнэ. Lyrics. Яг зөв. За энэ үгийг маань тэгвэл өгж уншваа. Jewelry. Үгүй ээ нэ энийг болохоор хоёлаа jewelry гэж уншина. Jewelry. Сайн байна. За IDU class маань англи хэлнийхээ ангид шинээр эсэлт авч байгаа учраас та амжиж бүртгүүлээрэй. Баяртай.